Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 93 дугаар анги бэлэг. Тэр жил болсон явдлыг Чүү Юан нүдэнд харагдах үйс дэлгэрэнгүй тайлбарлав. Тэр жилийн үйл явдал урд нь ахиад болж байгаа мэт нүүрэнд нь цочрол гайхшрал ахин дахин илэрнэ. Тэр өдөр болсон зүйлс Чүү Юанд маш хүн дээр туссан гэдгийг Чүү Фэн ганц хараад л анзаарав. Хизээж арилжгүй сүүдэр түүний зүрхэнд чигдсэн гэдг нь ээлт байсан юм. Чүү Юаныг ийм байдалтай байгааг харсан Чүү Фэн ч бас гүн бодолд автлаа. Чүү Юаны хэлсэн зөв байсан юм. Тэр галзуу хүн түүний аав байх учиргүй. Үгүй бол юу гэж тийм хачин галзуу гэмээр үгс хэлэхвдээ. Гэхдээ ямар ч тэнэг хүн тэр галзуу хүн Чүү Фэнийг Чүү Юанд даатгаж өгөх үүрэгтэй байсан гэдгийг гадарлахаар байв. Хүсээгүй байхад нь хүчээр хэлгсэн нь ч тодорхой байсан юм. Түүнд энэ даалгаврыг өгсөн хүнээс тэр галзуу үхтлээ айж байсан нь тодорхой. Харин тэр нууцлаг аимшигтай хүн нь Чүү Фэний гэр бүлийн хүн. Асар хүчтэй тэр галзуу хүнийг тэгтэл нь айлгсан гэхээр цаад хүн нь ямар хүчтэй байх вэ? Би ханаас ирсэн юм? Миний эцэг хэн юм бол? Ягаад тэд намайг өөр хүнд даатгсан юм бол? Эдгээр асуултууд Чүү Фэний толгойд үүссэн хамгийн том асуултууд байлаа. Бодох тусам түүний гарал үүсэл улмал онцгой болсоор байв. Цаана ямар нэг нууц агуулж байгаа байх. Ава, тэгэд юу болсон? Тэр хүн өөр зүйл хэлсэн үү? Чүү Фэн ойртон асуув. Дараа нь тэр алга болчихсон. Түүнийг яаж алга болсныг ч би анзаараагүй. Чи миний тэвэрт байгаагүй бол би хийм харсан байх гэж бодох байсан биз? Гэвч бүх зүйл жинхэнэ байсан. Тэгээд би чамайг Чүү овогт дагуулж ирсэн. Бараанууд юу ч хүй болж бүх зарцнараа өгсөн болохоор би чамайг замдаа олсон гэж худал хэлэхээс өөр арга байгаагүй. Гэхдээ болсон зүйлсийг мэдсэн хойноо овгийнх нь чамайг өсгөхийг зөвшөөрөөгүй. Тэд чамайг муугийн дохио гэж үзсэн. Гэхдээ чи Чүү овгийг аварсан болохоор өнөөдрөөс эхэлж Чүү овгийн нэг ч хүн чамайг муугийн дохио гэхгүй. Харин чамд үннийг хэлсэн гэдэг тэр хүн биднийг энэ хүртэл яриад Чүү Юаны нүүрэнд санаа зовсон төрх тодорлоо. Тэр хүн дэндүү хүчтэй учраас тэдний яриаг сонсож байгаа эсхийг Чүү Юан хэлж мэдэхгүй байв. Тэр хүн хэдийд ч гарч ирж магадгүй гэж байнгын айдастай байдаг байсан юм. Гэвч Чүү Фэний асуултанд хариулахгүй байж чадалгүй үннээ хэлсэн юм. Өдийг хүртэл тэр л ганцаараа Чүү Фэний онцгой авьяас бэлгэн төрснөөсөө хойш байсан гэдгийг мэддэг байсан. Түүний гарал үүсэл нь аль хэдийн домогт гардаг зүйлсээр дүүрэн байлаа. Ава, санаа зовох хэрэггүй дээ. Тэр хүн өдийд мартчихсан байхаа. Тэглэж тэр эргэж ирсэн ч гэсэн намайг байсан цагт тэр яахчгүй. Чүү Фэн өөрийн эрэхгүй эртний хотод болсон зүйлсийг саналаа. Тэр хүнийг үнэхээр галзуу гэж бодож байсан ч улам их сонирхлын тадлаа. Яг ямар шалтгааны улмаас галзуурсан бол? Эцэг эх нь түүнийг галзуурахад хүргэсэн байх та. Чүү Фэний толгойд 9 бусын асуултууд эргэлдсээр байв. Энэ асуултуудад булагдсан Чүү Фэн үннийг мэдхийг хүссэн юм. Тэр хаанаас ирсэн юм? Түүний эцэг эх нь хэн юм? Хамгийн чухал нь яагаад түүний эцэг эх нь бусдад түүнийг даатгах болов? Тэр жил юу болсон юм бол? Эдгээр асуултуудын хариуг Чүү Фэн хамгийн их мэдхийг хүсч байлаа. Тэгвэл сайхан л байна. Гэхдээ Фэн юу ч болсон бай, чи үргэлж миний бахархал байх болно. Гот сууд чамтай би ямар ч холбоогүй. Харин эцэг эхээсээ өвлөж явсан гэдгийг чинь сайн мэдэгч гэлээ. Миний сэтгэл зүрхэнд чи үргэлж миний хүү байх болно. Гэнэтхэн Чүү Юан өхөл амьдралаас айхаа болсон аятай тайвширлаа. Түүний хувьд Чүү Фэн шиг хүүтэй байхад л хангалттай байсан юм.
Аава, битгий тийм зүйл яриа. Та байгаагүй бол би аль хэдийн өлсөж өгөх байсан биз? Өдийд би яаж амьд байх вүлээ? Хүмүүс юу гэж ч хэлсэн бай, та үргэлж миний аав байх болно. Хамгийн сайн аав. Чүфэн чин сэтгэлээсээ хэллээ. Чүү Юан түүнийг өргөж яваагүй бол бусад хүмүүс түүнийг сэтгэл гаргаж өсгөхгүй байсан байх. Тэр галзуу хүн түүнийг өсгөж байсан бол санаандгүй хүчтэй цохоод алччих байсан юм билүү? Тиймээс ч Чүфэн үргэлж Чүү Юаныг төрсөн аав шигээ үздэг байсан. Түүнд гэр бүлийн хайр, аав хүний хайрыг мэдрүүлсэн хүн бол ганц Чүү Юан л байсан юм. Чүфэн төрсөн эцэгийнхээ ахиж буруутгасангүй. Түүний эцэгийнхэд нэг зүйл тохиолдсон болохоор л тэд өөр хүнийг сүрдүүлэн байж түүнийг даатгаж өгсөн байх. Чүү Юаны сэтгэл нь асар ихээр хөдөлж байсан болохоор юм хэлсэнгүй. Чүфэний үгэнд сэтгэл нь маш их хөдөлсөн болохоор нулимс туслуулан зогсов. Энэ олон жил түүний аав байхдаа аав шиг аав байж чадаагүй гэж өргөлж өөрийгөө буруутгадаг байсан. Тэр Чүфэнийг маш хэцүү амьдралаар өсгсөн. Магадгүй тэр галзуу хүний сүрдүүлэг байгаагүй бол Чүфэнийг өсгөхгүй ч байсан юм билүү? Аава, надад танд өгөх бэлэг байна. Чүфэн агуулгах цүнхнээс атга дүүрэн 100 гаруй сүнслэг шүр гаргаж ирээд Чүү Юанд өглөө. Фэньер, энэ чинь дэндүү үнцэнтэй. Би авч чадахгүй. Алтан өнгөөр гэрэлтсэн сүнслэг шүрнүүдийг харсан Чүү Юан асар ихээр цочирдлоо. Түүний нүд нь бүлтээж эрүүн молдрах шахав. Чүфэнийг агуулгах цүнхтэй байхыг анзаарсан ч гэлээ дотроо ийм их сүнслэг шүртэй байна гэж төсөөлж байсангүй. Ийм хэмжээний сүнслэг шүр бол Чүү овогт асар их эд хөрөнгө болно. Гэтэл Чүфэн эднэрийг бүгдийг түүнд өгч байна. Тиймээс ч Чүү Юан хүлээж авч чадахгүй байсан юм. Фэньер, чи одоо бэлтгэлийн их чухал үе дээрээ явж байгаа. Чиний авьяас чадвараар бол энэ сүнслэг шүрнүүдийг ашиглан үүслийн төвшөнд орж чадна. Чи өөрөө хэрэгэлсэн нь дээр байхаа. Гэд Чүү Юан байдгаараа татгалзлаа. Чүфэн хөнгөн инээмсэглээд хариуллаа. Аава, надад дахиад зөндөө байгаа. Та эднийг ав. 2 өдрийн дараах овгуудын цуглаанд маргаан гарчил таараа. Өвөө хүнд бэртсэн байгаа болохоор бүх ачаалал тань дээр буух байх. Тиймээс та 2 өдрийн дотор үүслийн төвшөнд орох хэрэгтэй. Үгүй бол бусад овгууд бидэнтэй нэгдэхгүй. Үүслийн төвшөнд 2 өдрийн дотор орно. Чүү Юаны зүрхэн зогсох шахав. Гаднаа хэлэхгүй байсан ч дотроо бол үүслийн төвшөнд орохыг маш ихээр хүсэж байсан юм. Чүфэний гарт байгаа сүнслэг шүрнүүдийг хараад бараг чадах байх гэж дотроо битүүхэн бодлоо. Аав. Чүфэний хүсэлтийг Чүү Юан зөвшөөрөхөөсөр аргагүй байлаа. Чүфэний туслалцаатайгаар Чүү Юан тэр сүнслэг шүрнүүдийг боловсруулж эхлээд мөрөөдлийнхэн үүслийн төвшөнд орох алхмаа хийв. Энэ үед Азуре Драгон сургуулийн гол хэсэгт өөр нэгэн зүйл өрнөж байлаа. Лин Ву Зуй газар доорх ордны харанхуй хэсэгт зогсож байсан ба маш их ууртай байсан юм. Түүний урд Лёбийн нүүр дүрэн айдас тодруулан чичрэн зогсно. Лёбиний энэ байдлыг харсан Лин Ву Зуй хөмсгөө зангидаад нухацтай асуулаа. Чүфэнийг нууцаар хамгаалж байгаа нууцлаг хүн дор хаяж профаунд төвшних гэх гээд байна уу? Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 94-р анги. Эрх болон чадал. Тэр хүн гарцаагүй профаунд төвшних байсан. Үгүй бол яаж Гаулыг зөвхөн энергийн даралтаар алах вүлээ дээ? Гэж Лёбийн айсандаа чичрэн хэллээ. Гаули тэр хоёр нэг л биш байгааг анзаараад Лин Ву Зуйн шийтгэлийг авахгүй тулд Чүфэнийг хөөхөр шийдсэн. Гэвч Гаули замдаа бие засах гээд явсан. Түүний явсан зүгт асар хүчтэй энергийн ялгарл гарсныг Лёбийн анзаарсан. Лёбийн тэр даруйдаа гүйж очсон боловч Гаули аль хэдийн өгчихсэн байсан.
Зауши ах дүүстэй адилхан гаднаа ямар ч бэртэлгүй мөртлөө бүх дотоод эргэтнүүд нь задарсан байсан нь асар их хэмжээний энергийн даралтнаас болж өгсөн гэдэг нь тодорхой. Тэгээд Лёбийн үргэлжлүүлэн Чүфэнийг дагалгүйгээр бүх хурдаараа Лэнгвүзүйд мэдээлэх гэж ирсэн. Тэдний дайсан нь аргалж чадах хэмжээнээс нь дэндүү хэтэрсэн байсан болохоор шүү дээ. Би тэр Чүфэнийг дутуу үнэлсэн бололтой. Лэнгвүзүй гүн бодолд орон зогсоход Лёбийн айдас дүүрэн харцаар түүн рүү ширтэн зогслоо. Авэж гаргахгүй зогсож байгаа нь түүнийг Лэнгвүзүйгээс маш их айдгийг тодэлтгэн. Лёбийн энэ асуудлыг би өөрөө шийдэе. Чи явж амар. Гэнэт Лэнгвүзүй жижигхэн хашлонх гаргаж ирээд Лёбинд өглөө. Баярлалаа. Цагаан хашлонхыг харсан Лёбийн баярлан авлаа. Олон юм бодолгүй лонхоо нэгээд нэг балгалтаар ууж орхив. Лёбийн энэ удаагийн ерөндөг өөр амттай байна уу? Гэж Лэнгвүзүй гараа ардаа барин зогсоод Лёбийн рүү ширтлээ. Түүний уруул дээр хуйтан харанхуй нэмсэглэл тодорно. Жаахан гашуун байна. Гэж Лёбийн уруулынхаа булан гарчлаа. Гэнэт түүний царай нь ихээр ховирч Лэнгвүзүй рүү чижлээд хашгирав. Чи Тун удалгүй Лёбийн үгэж хэлж дуусаагүй байхад царай нь бараанаас ногоорч, ногооноос ягаарч бүх биеийн цагаан өнгийн уур ялгаруулж эхлэв. Тэр уусан ямаа бөөлжж гаргахыг хүсэн гараа амрууга хийлээ. Гэвч түүний энэ үйлдэл юунд ч хүргэсэнгүй. Хийгсэн зүйлч олигтой хийж чадахгүй бол та нараар яадаг юм? Гэж Лёбинийг зовж шаналж байгааг харсан Лэнгвүзүй өрөвдсөн чигүй. Лёбинийг амьсгалахаа болох үед түүний уруул дээр хүйтэн инээмсэглэл тодорлоо. Албаар түүнийг амьд үлдээгээд надад анхааруулж байгаа юм биз дээ? Сонирхолтой л юм. Надаар ямар хүн даажигнаад байгааг мэдмээр л байна шүү. Чүфэнийг хэр удаан хамгаалахыг чинь харъя л да. Ингэж бодсон Лэнгвүзүй ширээн дээр ирээд цаас гаргаж ирээд загтал бичиж эхэллээ. Загтал дээр Ава Азуре Дарагон сургууль дотор надад тулгараад байгаа нэг асуудал байна. Та Лэн өвөг дээдсийг нааш нь явуулж болох уу гэж бичжээ. Цаг хугацаа ч нүд ирэмхийн зур өнгөрч 2 өдөр өнгөрлөө. Энэ үед Чүү овог уулын эргэн тойрондох бүх овгуудыг цуглуулсан байв. Уулнасан хотын гадаа Шүү, Ма, Ван овгийнхны толгойнууд өлгөөтэй байсан нь айдас хүргэн байсан юм. Уулнасан хотод тулааны талбарын голд зочдыг угтах баяр болж байлаа. Тэдний нүрээр дүүрэн инээмсэглэл байж архиа ярилцаж байсан ч уур амьсгал нэг л таагүй байв. Чүү овгийн илрүүлсэн хар төмрийн уурхай уулын эргэн тойрныхонд том мэдээ болсон ба Чүү овг болон Шүү, Ма, Ван овгуудын тулааны талаар хаасайгүй тархсан. 3 овогтой зэрэг тулалдаад үүслийн төвчний 3 ахлагч нарыг алсан гэхээр Чүү овгийн хүч уулын хамгийн хүчтэй овг гэсэн үг. Чүү овг бусад овгууд руу урилга явуулах үед алсын хараатай хүмүүс нь Чүү овгийн юу төлөвлөж байгааг гадарлаж байсан юм. Хүмүүрэл инээмсэглэж байсан ч цаанаа бол дурамжхан наашаа ирсэн. Тэдний ирсэн ганц шалтгаан бол Чүү овгоос айсан айдас байв. Чүү Юмба яагаад байхгүй байгаа юм? Ийм чухал өдөр Чүү Юмба найрын эзэн байх ёстой үсттэй. Чүү Юмбач хүчтэй юм аа. Тэр 3-ыг гурууланг нь ялсан гэхээр өнөөдөр харагдахгүй байгааг бодоход тэр хүнд гэмтсэн байхаа. Тийм шүү. Гэхдээ Чүү Юан ганцаараа зохицуулж чадах болов. Энд өргөцсөн хүмүүс дунд үүслийн төвшний хүмүүс байгаа шүү дээ. Хэрэг гарвал Чүү Юмба өөрөө гарч ирэх байхаа. Чүү овог эрсдэлтэй зүйл хийхгүй байх. Харин тэр залуу хүү хэн юм болоо? Тэр яагаад ийм өндөр суудал дээр суудаг байна? Хүмүүс ярилцаж байхдаа Чүү Юаны хажууд сууж байсан Чүфэн рүү заалаа. Чүфэний алдар цуу олон бээр тархсан ч гэлээ түүний царайг хараагүй хүмүүс цөөнгүй бий.
Тэр чинь Чүү овгийн годсууд Чүүфэн байхгүй юу? Түүний хувцсыг харахад тэр аль хэдийн гол сурагч болчихож мундаг юм гэж. Тэр гүнцэнхэр луу туг жинхэнэ гэсэн үг үү? Чүү овг ингэж хөдөлж байгаад гайх зүйл алгаа. Гүнцэнхэр луу тугтай байхад Чүү овгт хүрэх зүрхтэй хүмүүс байхгүй биз? Үгүй л болов да. Ван шүү маа овгийн хүч асар ихээр буурсан ч гэлээ Ли овг зав овг байгаа шүү дээ. Тэдний хүч өмнөх шүү овгоос дутхгүй. Бас тэдний үүслийн төвшний ахлахууд ирчихсэн байна. Хэрвээ Чүү овгийнхан өөрсдийн сүр хүчээ харуулan бусад овгуудад хар төмрийн уурхайд ойртохгүй байхыг сануулсан бол яах вэ? Гэхдээ уулын овгуудыг бүгдийг нэгтгэхэд захирах гэж байгаа бол олон овгууд зөвшөөрөхгүй гэж бодож байна. Чүү овгч асуудалтай тулгарч эхлэнтэй. Хүмүүс энэ найрны цаад санааг таамаглан ярилццгааж байлаа. Хэрвээ Чүү овг үнэхээр бусад овгуудыг нэгтгэх гэж байгаа бол тэр овгууд нэгдэж эсэргүүцэх болно. Ава цаг боллоо. Гэд Чүүфэн Чүү Юан руу харлаа. Чүү Юан босоод чангаар хэллээ. Найранд маань ирсэн хүмүүстэй талархах зүйтэй болов уу? 2 өдрийн өмнө манай Чүү овг маш том гай зовлонтой тулгарсныг мэдж байгаа байх. 3 овг нээлж байгаад манай Чүү овгийн өмчийг дээрэмдэх гэж дайрсан. Харамсалтай нь шунлынхаа хариуд хүнд төлөөс төлцгөөсөн. Чүү овг маань тулааны ялагчаар дууссан ч гэлээ олон хотын иргэд гэр бүлүүд их гарц хохирол амссан. Энэ бүхэн намайг эдгээрийг ахин бодоход хүргэсэн. Уулыг хүрээлсэн олон овгууд байгалийн нөөцийг хуваалцдаг. Бид нар нэг гэр бүл шиг байх ёстой байтал ягаад нэг нэгнээ хөнөх хэрэгтэй гэж? Эцэст нь надад нэг шийдэл төрсөн. Дүрмгүй бол хэмжээ хязгаар гэж байхгүй. Тиймээс бид дүрм гаргаж нийтээр хянаж мөрдөх хэрэгтэй гэж бодлоо. Дараагаар нь Чүү Юан дүрмнүүдэд танилцуулж эхлэв. Үнэн дээр энэ нь бусад овгуудын эрх нөлөөг багасгаж Чүү овгт ашигтай дүрм байсан юм. Бум! Гэнэт 3 метр шахуу өндөр бараан арьстай тал нүрэн түлэгдсэн бадруун залуу босоод Чүү Юан руу шижлээд чангаар хашгирлаа. Чүү Юан, чи биднийг нэгтгэмээр байна уу? Чам тех ямар ирэх, ямар чадвар байгаа юм? Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 95 дугаар анги өршөөлгүй цаазлна. Тал нүрэн түлэгдсэн том биетэй эр бол олон үе дамжсан овгийн ахлах байсан ба Чүү Юантай чадсуу адилхан спиритийн эсдгүр төвшин байв. Тиймээс ч Чүү Юантай ярьж байхдаа огтхон ч хүндэлсэнгүй. Том биетэй эрийн уйлдэлд Чүү Юан ууралсангүй. Чүү Юан удаанаар түн рүү алхах үед Чүүфэн болон бусад Чүү овгийнхан араас нь даглаа. Чүү овгийн уйлдэл үнэхээр сүрлэг байсан юм. Тэднийг алхаж эхлэх үед харж байсан хүмүүсийн зүрх нь суг үсрэх шахав. Учир нь гадаа ханан дөлгөөтэй байх толгойнууд Чүү овгийн хүч чадлыг аль хэдийн нотолчихсон болохоор шүү дээ. Харин нөгөө тал нүрэн түлэгдсэн эр огт айлгүй Чүү Юан руу ширтээд хэллээ. Чүү Юан, хэрвээ танаа Чүү овг бусад овгуудыг нэгтгэмээр байвал тех чадaltaй хүн олоодох. Явж Чүү Юмба юм уу биднийг удирдах чадaltaй хүн дууд. Гэвч том биетэй ир ярьж дуусвуу үгүй юу? Чүү Юан гараа сунган чангаар алгадлаа. Хүчтэй цохилт том биетэй ирийг хойш хэдэн 10 метр хийсгэв. Түүнийг хойш хийсэж байхад замд нь таарсан сандал ширээнүүд нь юу ч хүй болтлоо үүрэн бутраад зогсохгүй оногдсон хүмүүс хүн дээр бэртлээ. Гэхдээ Чүү Юан хүчээ барьсан тул даал ингэсэн юм. Үгүй бол ганц алгадаад толгойг нь бяцлах байсан биз? Том биетэй ир цочролд орон нүүрэндээ гараа тавиад айдас сандарлаар дүүрэн хэлв. Чи үүслийн төвшөнд орчихсон юм уу? Үүслийн төвшин гинэ? Чүү Юан үүслийн төвшөнд орчихсон юм уу? Том биетэрийн амнаас үг гарвуу үгүй юу? Ойр хавьд байсан хүмүүс ч бас цочролд орцгоолоо. Чүү Юаны ялгаруулж байсан аавра арай л хачин байгаад байсныг тэд түрүүн анзаарсан юм.
Чүү Юан үнэхээр үүслийн төвшөнд орчхож. Том биетэй эрийн асуултанд Чүү Юан хариулалгүй урд нь очиж зогсоод хөлөө өргөн өшгөллөө. Хугарах чимээгээр том биетэй эрийн зүүн хөл нь хугарав. Том биетэй эр өвдөл төсөө болж зүүн хөлөө тэрэн хашгираад газар өнхөрлөө. Нүүр нь өвдөлтөөр дүүрсэн том биетэй эрийг харсан Чүү Юан огтхонч хувирсангүй. Харин хүйтнэр инээмсэглээд одоо надад тэгх хэрэг байгаа юу? Энийг харсан хүмүүс өөрсдийн эрэхгүй гүнзгий амьсгаа авлаа. Учир нь энэ үед Чүү Юан өөрийнхөө аураг нуулгүй гаргаж байсан юм. Энэ аура нь эргэлзээгүй үүслийн 1-р төвшнийх байв. Чүү Юан үнэхээр үүслийн төвшөнд орчхож, тэгэхээр одоо Чүү овг 2 үүслийн төвшний хүнтэй болж Чүү Ма Ван овгууд нийлээд ч тэднийг дийлээгүүд гайхацуулалгаа. Чүү овг дэндүү хүчтэй юм. Энэ үед Чүү овгийг эсэргүүцхийг хүсч байсан олон хүмүүс тэр бодлоо авч хаялаа. Тэд Чүү овгийг дутуу үнэлж байснаа эцэст нь нэг юм ухаарсан юм. Одоогийн Чүү овг бол тэдний тэмцэлдэж чадах овг биш болсон байв. Чамайг дорд үзэж байгаа юм биш шүү. Гэхдээ ердөөл үүслийн 1-р төвшин бол чамд тэгх хэрэг байхгүй. Яг энэ үед хөгшин хоолой сонсогдлоо. Тэр зүг рүү нь харвал түлээний мод шиг туранхай 3 метр өндөр хүн зогсож байв. Тэр хөгшин дэндүү туранхай бас өндөр байлаа. Түүнийг зогсохыг харахад хизээ мөдгүй нурж унах гэж байгаа хатсан мод шиг л харагдаж байв. Гэвч түүний нүд нь ер бусын гэмээр цоглог эрч хүчтэй байсан болохоор хүмүүс түүнийг дорд үзсэнгүй. Ли овгийн ахлах байна. Тэр үнэхээр иржээ. Тэр хөгшнийг харсан олон хүмүүс гайхширан оролцоолоо. Уулын хүрээнд энэ хөгшин бол Чүү Юмба шиг л алдар цуутай үүслийн 1-р төвшний хүн. Хөгшин Ли шулуухан хэлж яах гэсэн юм бэ дээ? Залуу хөөхтүүдэд нүүр хийх газар үлдээл дээ. Энэ үед бас нэгэн хөгшин бослоо. Тэр ч бас маш туранхай байсан юм. Гэхдээ их намхан, яг л сармагчин шиг харагдаж байв. Гэхдээ түүний царай муутайг эс тооцвол ялгаруулж байсан авраанч бас үүслийн 1-р төвшин байлаа. Тэд бэлтгэлтэй иржээ гэж Чүү Юан хөмсгөө зангидлаа. Учир нь тэр сармагчин шиг хөгшин бол зав овгийн ахлах байсан юм. Чүү Юмбагаас гадна энэ 2 өмнөх үеийн хүмүүс дундаас хамгийн хүчтэйд тооцогддог. Зав Ли овгуудын хүч Чүү овгоос дутхааргүй. Тэд анхаарлын төвд өртөх дургүй болохоор чимээгүй л байж байдаг. Хамгийн чухал нь энэ 2 овг хоорондоо их дотно. Энэ 2 овгийнхан хүчээ нэгтгэн Чүү овгийг эсэргүүцэх гэж ярьсан нь тодорхой байсан юм. Чүү Юан, явж авъяга дууд. Чи бидэнтэй харьцах эрхгүй. Гэж зав овгийн ахлах Чүү Юан руу харагчгүй гараад аллав. Чүү Юаныг үл тоож байгаа нь элт байлаа. Миний эрхтэй эрхгүйг миний хүч хэлээд өгнө. Чүү Юан хөйтнэр хэлээд тэр 2 руу дайрлаа. Үүслийн төвшөнд орсон Чүү Юан өөртөө маш их итгэлтэй байсан юм. Тэр залуу эрч хүчтэй болохоор 2 хөгшнийг тоосон ч үгүй. Арай гэж үүслийн төвшөнд орчход ингэж дуусах гэж харамсалтай л юм. Гэж зав овгийн ахлах санаа алдаад урагш харайн Чүү Юан руу дайрлаа. Тун удалгүй тэдний тулаан эхлэв. Тэдний үүслийн хүчний тулаанаас үүссэн энергийн долгион баггүй байсан болохоор олон хүн бэртэж хаасайгүй ширээ бутарч эмх замбраага алдаж байлаа. Гэхдээ хэдэн цохилтын дараа байдал тодорхой болсон юм. Чүү Юан ч бас үүслийн 1-р төвшин байсан ч гэлээ үүслийн хүчээ сайн удирдах чадахгүй байсан болохоор зав овгийн ахлагчийг дийлэхгүй байлаа. Удалгүй зав овгийн ахлах тулаанд давмгайлав. Ичхүүргүй Чүү овгийнхан биднийг нэгтгэхийг хүснэ гинэ. Биднийг юм чинээ тоохгүй байна. Өнөөдөр би Чүү овгийнханд дээрлэхүүлэхгүй гэдгээ харуулах болно. Бүгдээрээ нийлээд Чүү овгийг дуусгацгаая. Гэнэт тулааны талбарын хаа сайгүй хашгираан гарлаа.
Заавал Ли овгийнхан бие барилгүй Чүү овгийнхан руу дайрав. Тийм шүү. Чүү овг биднийг захирах хүчтэй эсхийг харъя л да. Бүгдээрээ нэгдээд Чүү овгийг устгая. Чүү овгийн хүч давуугаа алдсныг харсан олон овгийн санаа амарч тулаанд орлоо. Энэ үед тулааны талбар эмх замбраагаа алдаж байсан ч хамгийн сүрлэг тулаан нь Чүү Юан болон Зао овгийн анхлахынх байв. Гэхдээ энэ үед Зао овгийн анхлахын дайралтыг Чүү Юан хамгаалж чадалгүй ялагдах гэж байгаа нь тодорхой болсон юм. Чүү Юан, өнөөдөр чиний амьдрал ингээд эцсүү болно. Гэнэт тулаанд бас нэг хүн орж ирлээ. Энэ нь Ли овгийн анхлах байсан юм. Ли овгийн анхлах алгаа дэлгэн дайрах үед түүний алганаас ногоон гэрэл цаацарч хачин хий тархлаа. Энэ бол 5 хортой гар гэдэг маш ёрын техник юм. Энэ үед Чүү овгийнхан дотроо битүүхэн хараалаа. Чүү Юан аль хэдийн хэцүү байдалд байхад давхар Ли овгийн анхлах дайрч байдаг. Энэ дайралтанд үхэхгүй юм аа гэхэд тахир дутуу болох нь тодорхой байв. Ли овгийн анхлах яг Чүү Юаныг цогхохын даваан дээр түүний ард нэг хүн чөтгөр шиг гарч ирлээ. Гарандаа цахилгаан үүсгэн цахилгаан сэлэн мэд цавчих үед Ли овгийн анхлахын хоолойг нэвт гарав. Ганц цавчилтаар Ли овгийн анхлахын толгой мөрнөөсөө салан цус цацруулан биеийн газар тунаж харгис өглөөр өгсөн юм. Тэр Ли овгийн анхлахыг алаад зогссонгүй бие нэг эргэн Зао овгийн анхлах руу дайрлаа. Өмнөхдөө л адил ганц цавчилтын дараа Зао овгийн анхлахын толгой тасран газар тунав. Бүх зүйл дэндүү хурдан болсон болохоор хүмүүс 2 өөслийн төвшний анхлахууд руу дайрсан хүнийг харж ч амжаагүй байхад тэд аль хэдийн өгчгсөн газар хэвтэж байлаа. Бүх зүйл дууссаны дараа хүмүүс тэр дайрсан хүн рүү харах үед бүгд цочирдон мэлэрцгээв. 2 овгийн анхлах руу дайрсан хүн нь Чүү овгийн гот суудхүү Шүүфэн байсан юм. Цочирдсан хүмүүсийг Шүүфэн тоосон чигүй хуйтнаар хэллээ. Өнөөдөр миний Чүү овг уулын овгуудыг нэгтгэх болно. Эсэргүүцсэн хэнийг ч вэ өршөөлгүй цаазлах болно. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.